улсын их хурлын чуулганаар гэлцэж бүрэн эрхийг нь төдгөлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гараад улсын их хурлын гишүүн булган туяа гэж байгаа. Улсын их хурлын дид дарга гэж байхгүй шүү. Та гэд бүгд үзээрэй. Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарцсан. Тэгэхээр өнөөдөр энэ улсын их хурл үндсэн хуулианд зөрчиж өргөсөн тангаргаасаа нэтсэн булган туяа гэдэг хүнийг улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол улсад энэ хуулийн өмнө бүгд адилтгч эрхтэй байх ёстой болвол энэ өнөөдрийн энэ үндсэн хуулиа бүгдээрээ зөрчигнө. Бид нар ард түмний өмнө юу хэлэх вэ? Ард түмэн өнөөдөр хууль нэгэн ч хэрэгжүүлэхгүйгээр та нар юу хэлэх вэ? Монголын ард түмэн биднийг өнөөдөр яагаад энэ төрдөө итгэх итгэлгүй болсон юм бэ гэхээр яг өнөөдөр энэ үндсэн хууль зөрчиж байгаа би эмэгтэй хүн гэдгээр магадгүй давуу байдал олж байгаа, олохыг оролдож байгаа энэ этгээдүүдээс болж өнөөдөр зарим их хурлын гишүүн эмэгтэй хүн болохоор нь бити болоо штэ чи гэж хэлж байгаа жишээ нь ийм байж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ булган туяаг эгүүлэн татах асуудлыг хэлцэж өгөөч, энд оруулж өгөөч гэсэн ийм одоо саналыг оруулж байна.